Нэг анх хоёр гэдэг би Grandmaster Smoke гэж хоёр хувцсны марк ажилладаг. Хоёулаа концептн дээр төвлөрсөн. Өөрөөр хэлбэл Smoke яг жамсан гэдэг концептн дээр төвлөрсөн тийм брэнд байна. Танаас хүмүүсээ түрүү жил 18% зам анх удаа орж ирсэн. Өмсгөлтэй өөрөөр орж ирээ. Нилээ шокнд орж ирсэн л та. Ингэж ойрхоноос харахаар шал ондоо билээ. Тэр хүртэл жамсангийн зургийг анх яг концептаа зохиож байхдаа Google-с харж ирсэн. Шүрэн масктай янз бүрээр л харж ирсэн. Миний ашигласан болохоор төвдөд байдаг нэг үсэн зурагнаас авчижсэн. Гэхдээ амьдаар чиж яг ингээд битээр танаас хүмүүсээ түрүү жил аваад деталууд нь бол би ийм амар лаг деталтай хувцас өмсгөл анх удаа л одоо миний хийж байгаа юм болохоор өөрийнхөө хувилбараар одоо үедээ тааруулж итгэс үсэх талыг нь модерн урлаг фэшн концепттэй авцалтуулж тийм брендинг хийж байгаа. Гэхдээ яг энийг өмсгөл бүтнээрээ хувцастайгаа хувцсан дээрээ деталуудтай таслсан толгоонуудтай зүрхтэй галтай илт бүх юмтай ингэж яг ингэж амьдаар нэг текстуртэй нь харах бол амар хүчтэй тийм мэдрэмж байсан. Анхлан жамсан сонгосон шилтгэн анхандаа яг зүгээр л их сүртэй харагдчихсэн. Өшөө жоохон судлаад ирнэ. Судалж яхад бол үндсэн стори их таалагдсан. Бид нэр ер нь сүсэглэг шашинлаг хүмүүс л тэр талаараа ямар нэгэн төлөв одоо тэр сүсэгтэй байгаа үе. Тэр яг соёлын бас нэг хэсэг болж үлдэж байгаа юм чинь. Тэр талаар нэг Монголтой холбоотой хувцсан дээр гоё буулгах гэдэг тэр төрхийг илэрхийлэх дүрслэл бол жамсан байсан байхгүй. Тэгээд би анхандаа энэ чинь яг зүгээр нэг зураг фото зураг шиг тийм фото зургийг хайчилж сайжруулж аваад ашиглаж аваад сүүлдээ сториг нь өшөө жоохон ойлгоод ялангуяа сүүлд гаргасан манай смокинг жамсан дээр болохоор жамсан өөрөө нэлээд тогшин бусад бурх тийм хэр орохтой хийж чадхааргүй тийм ширүүн даалгаврыг хэрцгийж даалгаврыг биелүүлж яг ажлын гүйцэтгэдэг дайсны жидгэрийн зүрхийг суулж иддэг. Тэрний яг ерөнхий цаад утга нь надад аюу таалагдсан. Бусад ингээд бүх юмны нөгөө яг оршин тогтнол шиг юм уу хар цагаан оршдог тэгжиж яг бүх юм бий болдог гэдэг шиг одоо бурхад ч гэсэн хэрцгий тийм үйлдэл хүмүүсийн хэлтгэл бол одоо нэлээд харах үйлдэл хийдэг. Тэгжиж юмны баланс тогтож байгаа. Тэгээд тэр төрх тогшин төрх бэлэг тэмдэг агуу санагдсан. Тэгээд хамгийн сүүлд одоо жамсан хувцсан дээр ингэж болгоснаас хойш яг өшөө бүр ингээд настай болох өшөө нөгөө яг одоо стритвэр дээр хөрвөлөгдөж авцалтуулахын тулд нэлээд их деталийг нь багасгаад чинээр зураад гэхдээ гол үндсэн юмнуудыг нь бол хамаагүй асаагүй. Тэгээд сүүлдээ яг юу болсон бэ гэхээр нэлээд минимал 5-6 сар бүтсэн хамгаалалт хурцшиг болгож зурсан. Энэ дээр яг шүүмжлэл нэлээд хүртдэг л байсан л та. Бурхан хүний шүтдэг юмыг хувцсан дээр буулгалаа. Богинохон юбгтэй охин модель гэж байна. Манай богинохон юбгтэй охин бурханы зураг өмсөд бараг 6 ахвалаа. Тэгэл янз бүрээр шүүмжлүүлдэг л байсан л та. Гэхдээ яг хэрвээ үнэхээр шашин талаас ажлын шугамар судал уншижсэн. Тэгэхэд бол ер нь л тэр хувцсыг тэр бурхны дүрслэлийг хаана буулгаж яах нь чухал биш тийм үү? Итгэл үнэмшил гэдэг юм да байгальтад. Тэгээд хүний биений гоё хэсэг ч юм уу, өлмийн хэсэг ч юм уу, дорд муухай юм гэж байхгүй. Тэгээд энэ бурхныг энэ одоо iconic зүйлийг хэдий ч нэ түгээж хүмүүст илүү хүртэлтэй болгож байна. Төдий ч нэ
илүү баялаг, илүү хүчтэй гэж ойлгож байна. Нэг 100 мах гадаа смокинг дэлгүүрийн хан дээр жамсранг томоо ингэ зурулсан байсан чинь реклам орж ирэл. Чи юу хийж байгаа мэдж байгаа юу? Тэргээл хэлжсэн. Тэгэхээр тэр ламын гол хэлжсэн юм болохоор энийг бол ингэ зураад чи ингэ ашиглаад ингээд тэрэнд бол ерөөсө буруу юм ерөөсө байхгүй. Тэр ерөөсө буруу гэж л хамгийн гол нь хажуугаар өнгөрч байгаа энэ зургийг харж байгаа хүмүүсийн хилам, цагаан хилам, хар цагаан хилам ийм юм чамд өөрт чинь одоо хортой байж магадгүй гэсэн нэг тийм ямар ч л байсан нэг тиймэрхүү шүүмжлэл тийм янз бүрийн нэг бол энэ жамсрантай ингэж ажиллах ингэж нэг концептны гол дүр болгож явах нь нэлээ их бэрхшээлтэй цаашаа их адал явдалтай их гоё л байсан. Тэгээд миний ойлгож байгаа бол энэ өмсгөл бүжиг өөрөө ч тэр бурхныг одоо нэг төрхөнд буулгаж хүн өмсөж бүжиглж байгаа нэг тийм юм. Миний хийж байгаа юм ч гэсэн нэг тиймэрхүү талын хандлагатай үндсэндээ нэг том ялгаа байхгүй гэж ойлгож байна. Тэгээд урлагийн бүтээлийн хувьд бол энэ бол яг энэ өмсгөл нь өөрөө ингээд би шийдэж сууж байгаа яриад байл. Нилээн амтай нилээн